Сайн бацгаана уу? Бидний танилцах дараагийн бүлэг баримт нь цалин тооцоолох баримтууд юм. Энэ бүлэгт дараах баримтууд багтана. Ээлжийн амралт бодох, эмнэлгийн утас бодох, цалин бодох, ажлын цагийн бүртгэл. Цалин бодох болон ажлын цагийн бүртгэл баримттай бид өмнө нь танилцсан билээ. Өмнөх бичлэгээс дэлгэрэнгүй үзэх боломжтой. Тэгэхээр эмнэлгийн утас болон ээлжийн амралт баримтуудтай танилцъя. Эхлээд ээлжийн амралтын баримттай үүсгэж үзье. Тайлан сард аль нэг ажилтан ээлжийн амралт авсан тохиолдолд програмын ээлжийн амралт гэх баримтыг бүрдүүлдэг. Уг баримтыг бүрдүүлэхийн тулд ажиглагчид болон цалин дэд системийн навигац самбарын цалин хэсгийн ээлжийн амралт гэх цэс рүү орж Create тавчиг дарж шинэ ээлжийн амралт гэх баримтыг үүсгэнэ. Уг баримтанд ямар мэдээлэл оруулах шаардлагатайг харцгаая. Эхлээд ээлжийн амралт авч буй сарыг зааж өгнө. Үүний дараагаар ээлжийн амралт авч буй ажилтнаа зааж өгнө. Жишээн дээр Нандин К гэдэг ажилтныг сонгоцгоё. Ээлжийн амралтын эхлэх хугацааг зааж өгнө. Энэ хугацааг 19 оны 1 сарын 2 гэж зааж өгье. Ээлжийн амралтын дуусах хугацааг зааж өгнө. 19 оны 1 сарын 29. Ээлжийн амралтын төсөөллийн хугацаа гэсэн хэсэгт сүүлийн 11 сар ажилласан тухай мэдээллийг оруулж өгдөг. Дундад цалингийн тооцоол нэг гэсэн холбоос дээр дарж дундад цалингийн дүнг оруулна. Уг холбоосыг дарснаар сүүлийн 12 сарын дундад цалингийн тооцоолтын цонх нэгддэг. Дундаж орлогын тооцоолол нь цалин бодох баримтаас татагддаг ба хэрвээ мэдээллийн санд сүүлийн 12 сарын цалингийн мэдээлэл байгаа тохиолдолд автоматар бүглэгдэнэ. Эдгээр мэдээллийг оруулаад баримтыг баталгаажуулна. Ээлжийн амралт баримтан дээр үндэслэн ямар нэгэн дансны бичлэлт хийгддэггүй. Дараа нь эмнэлгийн утас баримттай танилцгаая. Хэрвээ цалин тооцоолох гэж буй тухайн сард хэн нэгэн хөдөлмөрийн чадвараа төр алдаж эмнэлгийн хуудасаа мэдэгдсэн тохиолдолд эмнэлгийн утас гэх баримтыг програм дээр үүсгэнэ. Эмнэлгийн утас баримтыг шинээр үүсгэхийн тулд ажиглагчид болон цалин дэд системийн навигац самбарын цалин гэх хэсгийн эмнэлгийн утас гэх цэс рүү орж Create тавчиг дарснаар шинэ баримт үүснэ. Уг баримтанд ямар мэдээлэл оруулах шаардлагатайг доорх жишээн дээрээс харцгаая. Эхлээд эмнэлгийн хуудсыг бүрдүүлж байгаа сараа зааж өгнө. Жишээ нь 18 оны 6 сар. Үүний дараагаар тооцооллыг хийж буй огноогоо зааж өгнө. Тооцоол хийж буй огноог 6 сарын 4 гэж зааж өгье. Энэ хэсэгт эмнэлгийн хуудасны дугаарыг оруулж өгдөг. Эмнэлгийн хуудасны дугаарыг оруулж өгсөний дараагаар тухайн ажилтны өвдөж эхэлсэн огноог оруулна. Үүний дараагаар хэдийн хүртэл хөдөлмөрийн чадлаа алдсан тухай огноог оруулж өгнө. Одоо хөдөлмөрийн чадвараа төр алдсан шалтгаанаа сонгож өгнө. Жишээн дээр ердийн өвчин гэж сонгоцгоё. Эмнэлгийн хуудасын тооцоолол хийх хувь нь хувь хүний ажилласан жилээс шалтгаалan өөрчлөгддөг. Мөн үүнийг хэрэглэгч өөрөө өөрчлөх боломжтой. Одоо дундаж орлогыг нээх гэсэн энэ холбоос дээр дарж дундад цалингийн тооцооллыг цонхыг нээгээд тооцооллын дүнгээ оруулцгаая. Энэ цонхонд мэдээллийг хэрэглэгч бүгдийг гараас оруулж өгөх хэрэгтэй. Эдгээр мэдээллийг оруулж дуусны дараагаар баримтыг баталгаажуулж уг баримтан дээр үндэслэн хийгдсэн дансны бичлэлтийг харахын тулд Debit Credit гэх тавчиг дарна. Эмнэлгийн утас баримттай холбоотой түгээмэл гардаг асуудал бий. Энэ нь баримт дээр үндэслэн дансны бичлэлт хийгдэхгүй байна гэх зүйл юм. Шалтгаан нь тооцооллын төрөл дээр тохиргоог дутуу хийсэн байдаг. Хичта больничная гэх тооцооллын төрөл рүү орж эхлэн бодох бүртгэл тусгах арга гэдэг хэсэгт зардлын тохиргоо хийгдсэн байгаа эсэхийг харна. Үүнтэй ижлэр ажил олгогчоос олгох тэтгэмж, декрет гэх мэт тооцооллын төрлүүдийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ түрүүний хэлсэн тохиргоог хийгээгүй тохиолдолд эмнэлгийн утас баримтны дансны бичлэлт ямар байдалтай харагддгийг харцгаая.
Өмнө нь харагдаж байснаас өөр байгааг харж байна. Та хамгийн анх эмнэлгийн хуудас баримтыг ашиглах үед үүнтэй ижил зүйл тохиолдож магадгүй учраас тооцооллын төрөл гэгдсэн тохиргоог харж түрүүн харуулсантай ижлэр шалгаж үзээрэй. Мөн үргэлжилсэн хичтаг үүсгэхийн тулд өмнө нь үүсгэсэн эмнэлгийн хуудас баримт дээр үндэслэн хийдэг. Ингэж үүсгэхэд дийлэнх талбарууд бүглэгддэг ба өөрчлөх шаардлагатай болон мэдээллийг гүйцээж оруулах шаардлагатай хэсгийг бөглөөд баримтаа баталгаажуулна.